Трамп юу үнэртэж амсаж эхэлж байгаа юм бэ гэх юм бол энэ Европын улс төрчнөр тэг ард түмний дэмжлэггүй болж эхэлж байгаа. Тэдний улс төрийн капитал бас муудаж байгаа учраас Европчууд сөрөг болж байгаа байхгүй. Ард түмэнд босч магадгүй. Тийм учраас зөв тайминг дээрээ дайралт хийж байгаа. Амжилт нь хүрэх нь үгүй харцгаая. Би лав энэ Европчуудын тэнэгтэж байгаа хязгааргүй учраас нэг найдахгүй байна. Европчуудын нэг саботаж хийх гэх юм. Трампын төвчээр үргэлж дууссан байна. Хинтээ юм бэ гэх юм бол Украинтэй, Зеленскийтэй, Европтой, Европын улс төрчнөртэй. Европын ард иргэд биш шүү. Тэгэхээр зарим хүмүүс таад энэ дунд эдрээ ингээд нэ Европыг муулаад байна. Европ мундаг, Европ гайхалтай. Европ өнгөрсөн 500 жилийн хугацаанд бидний дэлхийн ертөнцийг илүү гоё болгосон. Маш гоё болгосон. Гэхдээ одоо улс төрчнөр Европыг сүрүүлж байгаа. За, Трампын өнөөдрийн энэ 2 цаг ярилцаг өгсөн политикуудтай. Тэрний гол юмнуудыг хамт сонсцгоё. За, тэгээ энэс болж дэлхийн улс төр хөрөнгө оолтын орчин ер нь бол томоохон өөрчлөлт орж ирнэ. Let's go. Your team has been going back and forth between Putin and Zelensky with various drafts of a peace deal. Which country right now is in the stronger negotiating position? Танаа баг таны элчин сайдын яамд ажиллаж байгаа хүмүүс Оросуудтай, Украинчуудтай маш олон дахин хилцэл саналуудаа наашаа цаашаа явуулсан. Хэн одоо хилцэл хийх хамгийн их хөшүүрэгтэй давуу талтай вэ? Well, there can be no question about it. It's асуудал ерөөсөө байхгүй. Эргэлзээ байх шаардлагагүй. Russia. Орос. It's a much bigger country. It's a war that should have never happened. Frankly, it wouldn't have happened if I were president, and it didn't happen for 4 years. I watched that taking place, and I said, wow, they're going to cause some problems here, and it started, and it could have... Орос, Украинаас хамаагүй том, хамаагүй хүчтэй. Тэгээ би ерөнхийлөгч байсан бол энэ дан ерөөсөө эхлэхгүй байсан. Evolved into World War III. Тэгээд би 24 онд сонгогдоогүй байсан бол бараг дэлхийн 3 дугаар дайн болох байсан шүү. Үнэн. Frankly, I think it's probably not going to be happening now. I think тэгээд би байгаа учраас одоо дэлхийн 3 дугаар дайн болохгүй бах. Болтгоо тий. If I weren't president, you could have had World War III. I think you would have had a much bigger problem than you have right now. But right now it's a big problem. It's a big problem for Europe. Тэгээд энэ асуудал ер нь Европын хувьд бол асар том асуудал болж байгаа. They're not handling it well. Тэгээд эднэр бол тэр асуудлаа сайн менеж ерөөсөө хийхгүй байгаа. За тэгээд та бас өнөөдөр миний өмнөх видеогийг хараарай. За яг гэх юм бол Америкчууд өөрийнхөө үндэсний аюулгүй байдлын бодлогоо олон нийтэд танилцуулсан. Маш ойлгомжтой болгосон. Тэрийг заавалч уншаарай. Тэрний дагуу ерөөхдөө одоо Дональд Трамп аяг хүчтэй ярьж эхэлж байгаа шүү. Тэгээд одоо Европчууд юу хийж нэ гэх юм бол Зеленскийтэй хувилдаад тэгээд дахиад инх тайвны хэлцгийг саботажлах гээд байна. Тэгээд Дональд Трамп юу хийж байгаа юм бэ гэх юм бол бодит байдал яг энэ байна. Давуу тал нь хин юм бэ гэх юм бол Оросууд байгаа шүү. Тэгээд энэ хэлцлийг хүлээн зөвшөөрөөрэй. За дараа нь Зеленский лу бас дахиад дайралт хийлээ. Сонсцгоё. Хөшөө. Чи маргааш өглөө юу их? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү. Ямар сонсогч байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оолт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чек адилхан юм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд болсон. Zelensky responsible for the stalled progress or what's going on there? За тэгээ одоо ингээд хилцэл маань гацчихлаа. Хэний буруу юм бэ? Зеленскигийн буруу юм уу? He's got to read the proposal. Цаад чин тэр их тайвны хилцлээ ядаж нэг уншаасай.
уншаагүй байна. Амар том шүүмжил. Нөгөө Америкийн засгийн газар Америкийн ерөнхийлөгч Оросын тал ерөөдөө ингээд хичээж байгаа, цагаа зарцуулж байгаа. Хамгийн их цаг зарцуулж байгаа хин юм бэ гэх юм бол Америкчууд. Дональд Трамп ерөөдөө энэ Орос, Украин, Европын асуудалтай төвлөрмөөргүй байгаа. Яг ясэм дээр хятад дээр төвлөрмөр байгаа хгүй. Хэрнээ ингээ зууралдаж байгаа. Тэ. Тэгсэн хэрнээ Зеленский тэр явуулсан их тайвны төсөл уншихгүй байгаа. He hasn't read The it most yet. recent draft. That's as of yesterday. Тэгээ өчтөрийн байдлаараа цаа чинь уншаагүй байгаа. And maybe he's read it over the night. It Тэгээ одоо уншсан байж магадгүй. would be nice if he would read it. Гэхдээ нөө унших нь тэ уншчихсан. You know, a lot of people are dying, so it would be really good if he'd read it. His people loved the proposal. They really liked it. His lieutenants, his top people. Тэгээд хэдэн мянган хүмүүс ингээ өхөөл байгаа. Зеленскийн тал ер нь бол энийг таалагдчихсэн. Тэ? They liked it. But they said he hasn't read it yet. Тэгээд тэр Украины талынхан надад юу ч хэлсэн бэ гэх юм бол таалагдж байна. Гэхдээ Зеленский одоо хүртэл уншаагүй байгаа. I think he should find time to read it. Zelensky Тэр яг маш найрсгаараа амар найрсгаараа юу хэлж байна гэх юм бол уншаач навш минь гэлж байгаа байхгүй. За. Тэгээд энэ ярилцсан өгсөний дараа Donald Trump gives Zelensky days to respond to peace proposal. Тэ. Зул сар болох хүртэл над юмнуудаа цэгцэл хариугаа өг. Тэ. Тэгээд зул сарын үеэр ерөөхдөө галз зогсоомоор байгаа. Тэ. Урагшламаар байна. Хариугаа өг. Над Европ дуракуудтай зууралдаа саботажлаад их тайвныг хойшлуулахаа болоо гэж хэлж байна. Ер нь бол Donald Trump төвчээр дууссан. Is it time for Ukraine to hold an election? Тэгээ араас нь дахиад нэг юм хэлсэн заяа. Украинчууд тий. Украин улс одоо ер нь бол сонгуул болох ёстой юм биш үү? Тий. Do you think? Yeah. Украин сонгуул болох ёстой. Энэгээр дамжуулаад юу болох юм бэ гэх юм бол Зеленский зайлах байхгүй. I think so. Яа, би тэгж бодож It's been a long time. It тэгээ маш олон жил болчлоо. hasn't been doing particularly well. Yeah. Тэгээд тэр арчлал Зеленский бол тийм сайн явсангүй. Тийм учраас ард түмэн шин сонголтоо хийх ёстой юм биш үү? I think it's time. I think it's an important time to hold an Одоо election. ерөөхдөө чухал тийм. They're using war not to hold. Тэгээд дайныг шалтгаан болгоод тийм. Тэрнээс болж сонгуул болохгүй байгаа. Election, but I would think the Ukrainian people would, should have that choice, and maybe За тэгээд Украин ард түмэн ер нь бол тийм дараагийн удирдагчаас сонгох эрхтэй. Тэгээ магадгүй Зеленский бүр сонгуул дээр ялч магадгүй. Ялахгүй дээ. Зеленский ялах. Zelensky would win. I don't know who would win. But Мэдгүй би ялах юм мэдгүй Зеленский ялч магадгүй. Зеленский ялахгүй. Тийм учраас энийг хэлж байгаа. Тэ? Толгойн өвчин зайлаасаа гэж байгаа. they haven't had an election in a long time. They talk about a democracy, but Тэд нэр ингээ марчлал ингээ ярьдаг. Хэрнээ сонгуул ерөөсөө явахгүй байгаа. it gets to a point where it's not a democracy. Тэгээд эзэн цаг тэ сонгуул явуулахгүй юм бол аарчлал байхаа болж байгаа байхгүй. Anymore. Яа. Зеленский амар дарамтын доор байгаа. За тэгээ миний таамагийн үе бэ гэх юм бол удахгүй бас авилгатай тэмцэх газрыг Зеленскийн араас нь явуулна. Ер нь бол Зеленскигийн эрх барих хугацаа дуусж байгаа хаа. За тэгээд тэ Америкийн шахалтаараа дамжуулаад Зеленский зайлж өгөхгүй юм бол Америкчууд тэ өөр нэг улсын таалагдахгүй байгаа удирдагчийг зайлуулах олон арга байгаа шүү. Тэрийг бас Зеленский хэлсэн байгаа хаа. За НАТОгийн тухай ярьж байна. Украиныг гишүүнчлэл НАТОгийн гишүүн болохын тухай ярьж байна. It was always, long before Putin, it was an understanding that Ukraine would not be going into NATO. Олон жилийн ямар ойлголттой байсан бэ? Путинээс өмнө ч тэр ойлголт байсан. Украин НАТОгийн гишүүн болохгүй. This was long before Putin, in all fairness. And now they pushed, when Zelensky first went in and first met Putin, he said, I want two things. I want За тэгээд Зеленский сонгуульд ялаад 2019 онд Путинтэй
анх уулзахдаа Путинд юу гэж хэлсэн бэ гэвэл одоо Зеленский Путинд юу гэж хэлсэн бэ? Crimea back, and we're going to be a member of NATO. За. Тэгээд юу хэлсэн бэ гэх юм бол би Кремийн арлаа буцаагаад авъя. Хэдүүлээ манай улс, манай Украин НАТО-гийн гишүүн болно. Тэгээд би дайн хийе гэж хэлж байгаа байхгүй юу? Ерөөдөө Didn't say it in a very nice way either. тэгээд Путинд бас найрсаг аргаараа ерөөсөө хэлээгүй бүдүүлэг хэлсэн. You know, Тэгээ үр дүнгийн хэдүүлээ харж штэ. За, Зеленскийн тухай юу хэлсэн бэ? he's a great salesman. I call Зеленский бол гайхалтай борлуулагч. Би Зеленский юу гэж дууддаг юм бэ гэх юм бол PT Barnum. За та PT Barnum гэ гуглдах юм бол баг дэлхийн шилдэг борлуулагч нэг. him P.T. Barnum. You know who P.T. Barnum was, right? I do. One of the greatest on earth. He could Тэгээ дэлхийн шилдэг борлуулагч байсан шүү. За тийм адилхан нэрээр би Зеленскийг дууддаг. sell any product at any time. That was his expression. I can sell any product at any time. It was true. He said, doesn't matter whether it works or not. But he's P.T. Barnum. You know, he got crooked Joe Biden to give him $350 billion. Тэгээд Зеленский юу хийж чадсан бэ гэх юм бол авилагч Жо Байденаас 350 тэрбум долларыг салгаж авч чадсан. Яа. And look what it got. Тэгээд хартаа. Үр дүнгийн хартаа. Байденаас юм авч чадсан. Одоо үр дүнгийн хартаа. Got him about 25% of his country is missing. Украин улсын 25% байхгүй болсон. Нэг юм мэдэрч гин үү те? Ер нь бол ширүүн болж байна. Төвчээр байхгүй болж байна. Америкт утахгүй бас сонгуул болно. Окей. Тэрийг та ойлгох хэрэгтэй. Well, one country that is pleased with the change in strategy from the United States is Russia. A Kremlin. За тэгээд миний өмнөх видеог үзээрэй. Яг гэх юм бол тэн дотор нөгөө Америкийн үндэсний аюулгүй байдлын төлөвлөгөө 33 хуудас документ би бүгдийг таатай задлаад шинжилээд өгж байгаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч, тэг геополитик, улан улсын худалдаа сонирхдаг хүн өмнөх видеог заавалж үзээрэй. За тэгээд тэр төлөвлөгөөг би уншлаа. Тэгээд энэ төлөвлөгөө одоо энэ эмхтэй асууж байгаа шүү. За тэр төлөвлөгөөний дотор бичсэн юм хэн таалагдсан бэ гэх юм бол Оросуудад таалагдсан юм шүү. Spokesperson called the strategy document a quote positive step and said the adjustments they're seeing are quote largely consistent with Moscow's vision. Do you think that's a good thing? За тэгээд тэр документ Оросын тал уншсан. Ерөнхийдөө зөв алхам юм байна. Тэгээд ер нь бол Москвагийн стратегийн төлөвлөгөө алсын хараатай нийцж байгаа гэж хэлсэн. За та энэний тухай юу гэж бодож байна? Яг ингэж ярьж байгаа юм бэ гэх юм бол 2016 онд тэ Дональд Трампыг яаж юугаар гүтгсэн бэ гэх юм бол Путиний нохоо аргаар гүтгсэн. Тэ. За тийм учраас ингэ ярьж байгаа байхгүй. Well, I think he'd like to see a weak Europe. Тэгээд Путин юу хармаар байна гэх юм бол сул хүчгүй Европыг хармаар байгаа хаа. Тэгээ миний комментар шүү. Путин ерөөсөө хичээхгүйгээр Европчууд тэр бэлгийг тэ өнгө өгч штэ Путинд. And so, you know, to be honest with you, he's getting that. That has nothing to do with Тэрийг Путин зүгээр авч ин штэ тэ. Thinks the changes that you're making and what you laid out in your vision for Europe is what Moscow wants to see. I have no vision for Europe. За тэгээд таны тэр алсын харааны документ, стратегийн документ ер нь бол Оросууд бас хармаар байгаа. Та юу гэж бодож ин гэсэн чинь Трамп те надад Европын нэг вижн байхгүй те. Ер нь Европ зашмын падли. I want to see is a strong Europe. Тэ. Би зүгээр юу хармаар байна гэх юм бол хүчтэй Европыг хармаар байна. Тэ. Яг гэх юм бол одоо амар суг Европ байгаа байхгүй юу? Involved are you going to get? I mean, could we see you getting involved in European I want to run elections? the За. Тэгэхэд энийг дараагийн асуусан байх юм бол за тэгээд та ерөөхдөө илүү их Европт оролцох юм биш үү? Нөлөөгөө ашиглах гэдэг юм биш үү? Европыг өөрчлөх юм уу? Та ер нь бол тодорхой хэмжээнд Европыг удирдах явах юм биш үү гэсэн чинь. Үгүй. Миний өөрөг ажил юу юм бэ гэх юм бол Америк. United States. I don't want to run Europe. Би Европыг ажилуулах ямар ч хүсэл алга тийм ёо ямар амир юм бэ? Тэр Урсула, тэр Friedrich Merz, тэр Keir Starmer, тэр Macron, Kaja Kallas ёо тамштай. I'm involved in Europe very much. Тэгээ би яг уу би Европыг өдөртмааргүй байна. Би Америкийг өдөртөж байгаа. Би бол Европтой холбоотой л та. Might you endorse NATO calls me candidates? daddy. НАТО намайг яаж дууддаг юм бэ гэх юм бол
аава гэж дууддаг. Одоо нөгөө Марк Рутэ. I mean, I have a lot to say about it. Look, I raised, the GDP from 2% to 5%. The 2% they weren't paying and the 5% they are paying. За тэгээд би юу шаардсан бэ гэх юм бол та нар дотоод ийм нийт бүтээгдэхүүнээс 2-оос дээш мөнгөө наатуулууд тушаа. Тэр зэрийг шаардаад тэгээ хийсэн. And they're paying it because when we send things over, NATO pays for it, and I assume they give it to Ukraine. За тэгээд одоо Европчууд НАТО руу мөнгө шилжүүлээд эхэлсэн. Зэвсгийг биднээс худалдаж авч байгаа. Бид нэр тэр зэвсгийг Европ руу явуулж байгаа. Тэгээд Европчууд тэр зэвсгийг Украинд өгч байгаа хаа. Энэ би сайн мэдэхгүй байна. Надаа хамаагүй гэсэн утгатай. But Europe is being destroyed. Would you Europe is being destroyed. Европ бол сүрж байгаа. Тэгээд цаана нэг хүн, нэг бүлэг хүмүүс Европыг сүрүүлж байгаа. Тэгээ энийг хэний ярьж байгаа юм бэ гэх юм бол амар ойлгомжтой тий. За тэгээд Forbes magazine тий Европын хамгийн хүчтэй хүний жигсаалт гаргасан. Номер 1 Donald Trump, номер 2 Mette Frederiksen, Денмаркийн өдөртөгч үгүй баха. Номер 2 биш баха. Номер 3 Friedrich Merz үгүй дараагийн сонголт дээр арчигдана. Marine Le Pen номер 4 яг санал нийлэхгүй байна. Энд одоо хамгийн нөлөөтэй хүмүүс нь одоохондоо хин бэ гэх юм бол миний зүгээс заяа. Macron, Ursula von der Leyen, тэгээд maybe Friedrich Merz, Keir Starmer ерөөдөө зэрэгцээ явж байгаа. Тэгээд нэг юм сонирхолтой тий. Macron, Starmer, Merz гурлаа адилхан. Гурлаа ер нь бол тэр дайны дараах үе. Хамгийн аз жаргалтай үеэр хүн болсон. Амьдралдаа томоохон саад бишэл ерөөсөө даваагүй. Карьер улс төрч цүнх баригчаасаа эхэлсэн. Ном уншдаггүй, түүхийн боловсрал ерөөсөө байхгүй, саруул эрүүл ухаан аль хэдийн алга болсон Disneyland-д өссөн хүн. Тэ. Европ дотроо хамгийн нөлөөтэй хүн ерөнхийдөө гадны хэвлэл мэдээллийнхэн юу хэлж байна гэх юм бол Donald Trump-ыг дэвшүүлж байгаа нь амар funny. За тэгээд энэ ярилцлагыг ер нь Friedrich Merz сонсоод өчтөр орой бас нэг хариу өгсөн. Тэгээд тэр Америкийн стратегийн бодлогын баримтыг бас уншсан юм байна. Тэгээд Friedrich Merz энэ гоншхнуурын үгийг сонсоё. Manches darin ist nachvollziehbar. За тэр ингээд документ дотор бичсэн байгаа юм зарим нь бол тий ойлгомжтой, ойлгохоор юм. Manches darin ist verständlich, manches darin ist für uns. Зарим нь хүлээн зөвшөөрөхөөр юм. Гэхдээ тий зарим нь хүлээн зөвшөөрөх ерөөсөө боломжгүй. Aus der europäischen Sicht. Европын өнцгөөсөө хүлээн зөвшөөрөгдөхөөргүй юм бичигдсэн байна. Амар гомдсон, амар уулцсан байгаа хгүй. Гэхдээ уураа гаргах чадахгүй. Inakzeptabel. Dass die Amerikaner nun die Demokratie in Europa retten wollen. Тэгээ одоо Америкчууд Европ дотор арчлын авармаар байгаа гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ? Юу гэсэн үг юм бэ хөөшөө? Юу гэсэн үг юм бэ? Dafür sehe ich keine Notwendigkeit. Тийм шаардлага би юусэн харахгүй. Яг гэх юм бол AfD намыг тий одоо хорих гэж байгаа. Дараагийн сонголт дээр Молдовад сонгуулийн манипуляц хийсэн, Румыниад манипуляц хийсэн, Словакийн ерөнхий сайд Fico буудсан, ашгүй алаагүй. Европын холбоо дотор Унгар улсын вето эрхийг ингээ булаагаад авах гэж байгаа. Тэгээ Брюсселс хот хамаагүй заяа. Гэхдээ Бельги улсын ерөнхий сайд юу хэлж байна гэх юм бол тэр Euroclear дотор байгаа хэдэн зуун тэрбум еврогийг та нар авахгүй гэсэн чинь тас гүрийгээд авнаа. Тэгээд нэг гишүүн орн өөрийнхөө улс дотор байгаа компани хуулийн зохицуулалт тий наа чин болохгүй гээд байгаа хэрнээ эднэр тий болно ингээл арчлыг устгах гэж байгаа байхгүй. Тэгээ энэ Мерц яаж юм ус төрчнөртэй болдго юм бэ? Би гайхаж. Dass wenn sie zu retten wäre, das würden wir schon allein. Тэгээд ингээ Европын арчлыг аврах хэрэгтэй юм бол бид нэр энийг өөрөө хийж чаднаа. Энэ эднэр бол надаа ямар санагддаг юм бэ гэх юм бол энэ 70-80-ад оны үеэр Совет холбоо дотор амьдарч байгаа хүмүүс яг ийм мэдрэмж авч ирсэн баха тий. Совет холбоо аврах ерөөсөө хэрэггүй бүх юм дэжгүй явж байгаа бла 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 тий. Тэгээ энэ өөрөө ингээд тийм ээ
хүлээн зөвшөөрж байна. Бид нар ингээ өөрчлөх ёстой. Манай нам одоо арчигтна. Би удахгүй огцорч магадгүй Европын холбоо задрах эрсдэлд орсон ийм юмыг бүр харж байгаа юм уу гүм би яг сайн мэдгүй байна, тий. Харахгүй байгаа хаа. hinbekommen. Ich sage in meinen Gesprächen mit den Amerikanern, America first is fine. За тэгээд би Америкчуудаа юу гэж ярьдаг юм бэ гэх юм бол та нар Америк номер 1-т тавих юм бол энэ бол окей. Aber America alone kann nicht in eurem Interesse sein. Гэхдээ Америк ганцаараа одоо Европгүй та хэдэд нэг ашигтай биш баха. Ihr braucht auf der Welt auch Partner. Та нарт дэлхийн ертөнцид түншүүд хэрэгтэй шүү. Тэгээд хүмүүс нэг ингээ Путиний нөхөө бла 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 ингээ дуудаж магадгүй заяа. Та нар европчуудтай хамтарч ажиллах уу эсвэл хятадуудтай хамтарч ажиллах уу? Би яг сайн мэдэхгүй байна. Хятадууд аль аль нь ч дэжгүй биш баха тий. Европчуудтай хамтарч ажиллах уу эсвэл Япон, Солонгосчуудтай хамтарч ажиллах уу? Хариулт нь тодорхой баха. Тий. Япон, Солонгостой хамтарч ажиллах баха. Нэмээд хэлэхэд тэгээ одоо энэ би бас сонин сонсогдож магадгүй тэгээд намайг ингээ Путиний нөхөө гэж дууддаг хүмүүс нь дуудууд fine. Оростой хамтарч ажиллах уу, Европтой хамтарч ажиллах уу? Гэсэн мэдгүй байна. Тэгээ ийм дуракуудтай хамтарч ажилланаасаа. Und einer der Partner kann Europa sein. Тэгээ Европтой та нар ингээ түнш болж болно. Wenn ihr mit Europa nichts anfangen könnt, Гэхдээ ингээ та нар ингээ Европтой хамтарч ажиллаж чадахгүй юм бол Европыг тоохоо болчих юм бол dann macht wenigstens Deutschland. тэгвэл ядаж Германыг тоочих төхөө гойж байна. Энэ одоо Герман улсын Бундесканцлер штэ. Нэг зодуулсан гүлэг юм шиг дуурайд байна. Jesus бурхан минь хайрт Герман минь. He's really gotten right as the За тэгээ одоо immigration policy ярьж байгаа. Энэ тухай ярьж байгаа юм бэ гэх юм бол одоо Унгар улсын Орбаныг ярьж байгаа. Тэгээ Орбан энэ цагаачны бодлого, иммигрантын бодлого маш зөв хэрэгжүүлж байгаа. immigration because he allows nobody Тэгээ нэг ч гадны хүн улсад оролтгүй. in his country. And Poland has done a very good job in that Польшууд бас яг зөв алхам хийсэн. Бодлогоо маш зөв хэрэгжүүлж байгаа. respect too. But most European nations, they're decaying. За тэгээ бусад ихэвч Европ орнууд ялцарч байгаа. Хөгцөрч байгаа. Бараг ингээд decaying гэдэг чинь нэг амтан үхэхэд цогцсон ингээд өмхирээд ингээд дуусч байгаа гэсэн үг байхгүй. Europe is decaying. Цогц болцсон. They're decaying. You can imagine some leaders in Europe are Нэг бүр ингээд Европ үхэхэд өмхирч хоёр дахин гэлж шít. a little freaked out by what your posture is, and No, European they should be freaked out. Тэгээд ингээд Европчууд таны ингээд хэлж байгаа юм ингээд сонсохоор сандрах хэрэгтэй юм шүү гэсэн чинь Дональд Трамп миний амнаас гарч байгаа үгэндээ ерөөсө сандрах хэрэггүй. Тэд нар юундээ санаа зов сандрах хэрэгтэй юм бэ гэх юм бол өөрийнхөө улс орнуудаа харахаараа сандрах хэрэгтэй. By what they're doing to their countries, they're Тэгээ өөрийнхөө улстай юу хийгээд байгаа юм бэ? Тэрэндээ эдгээр сандрах хэрэгтэй. destroying their countries. Well, And they're- European Council and they're President- people I like. Look, they're people I like. I Тэгээ би ингээд Европчуудад дургүй бишээ, дуртай байхгүй юу? get along with them. You know that. But they can't let this happen. Гэтэ ийм юм хийж болохгүй байхгүй юу? And it gets to a point where you can't really correct it. Тэгээ хизээ энэ цагт энийг буцаагаад ухраах, тэгээ засах боломжгүй болдог. There'll be a point, and it's very close to that and what will point. that Тэгээ тэр цэглүү ерөнхийдөө дөхөж байгаа шүү. Маш ойрхон байгаа. mean? Тэгээд тэр цэгдээ хүрнэ гэж юу гэсэн үг юм бэ? It will mean that they're no longer going to be strong nations. Does Or that mean they'll be, they won't be allies? or Тэгээд тэр цэгээ ингээд авчих юм бол тэд нар хүчтэй тусгаар тогтнол тэг би даасан хүчрхийг улсууд байхаа болчихно. Тэгээ юу асууж байгаа юм бэ? За тийм цэгтээ хүрчих юм бол Америкийн хамтрагч түнш байхаа болно гэсэн үг үү? they'll be, well, it depends, it depends Гэхдээ on харъя, change тий. their ideology. Гэхдээ ингээд тэр цагаачуудаар дүүрчих юм бол тэдний ингээд алсын хараа үнэт зүйлсүүд ингээ өөрчилж штэ. Тэ? Дахиад 10 жил энэ зарчмаараа явах юм бол Англи улс муслим орн болно. Окей? Obviously, because the people coming in have a totally different ideology, but it's going to make them much weaker. They'll be much weaker, and they'll be much different. And what will that mean for I our mean, relationship look at with your mayor them? of
За тэгээд амар сул болно тэд нар. Тэгээд бидний хамтын ажиллагаа бас сулрна. Тэгэхэд юу гэсэн үг юм бэ? Дэлгэрүүлэл хэлээч гэсэн чи одоо Лондон хотыг хар. London, he's a disaster. Тэгээд Лондон хотын засаг даргыг хар. Disaster. He's a disaster. He's got a totally different ideology Тэгээд тэр хүний бодлого шал өөр. Яг гэх юм бол Пакистан хүн. of what he's supposed to have. Өөрийнх нь алтан гац үндсэн зарчим үнэт зүйлсүүд Лондон хотын засаг даргад байх ёстой үнэт зүйлс нь ерөөсөө биш. Шал буруу хүн тэнд явж байгаа. And he gets elected because so many people have come in. Тэгээд яагаад тэр хүн сонгогдож байгаа юм бэ гэх юм бол буруу үнэт зүйлстэй тэр улсад байх ёсгүй хүмүүс ямар хүнийг засаг даргаа сонгож байгаа юм бэ гэх юм бол бас тэнд байх ёсгүй хүнийг буруу үнэт зүйлстэй хүнийг сонгодог учраас Садик Кан засаг дарга хэвээрээ үлдэж байгаа. Тийм учраас Садик Кан тийм олон цагаачлуудыг Лондон руу оруулаад байгаа байхгүй яагаад гэх юм бол улс төрч Лондон хотыг бодохгүй байгаа өөрийнхөө карьер данс хуулгаа бодож байгаа байхгүй. Vote for him now because it's like it's one of those things. But I hate what's happened to London. Лондон хотыг харахаараа үзэн ядж байна. Тэнд юу болсон юм явдлыг харах юм бол. And I hate what's happened to Paris. Парис хотод юу тохиолдсон бэ? Тэрийг бас би үзэн ядж байна. I hate when I see it. I hate Minister, it. it's sometimes hard to tell when you say these things. Do you intend to send kind of a message of tough love to our Тэгээд таныг ингээд сонсохороо та ингээд яг ямар зорилгыг хэлж байгаа юм? Европ руу хатуу хайрыг илгээж байгаа юм уу? allies to push them to make reforms, or do you think that many of them Тэд нар ингээд өөрчлөлтөөс буцаагаад сайн зам руу ороосоо гэж хэлж байгаа юм шиг үгүй. are just weak and you don't really want to be Эсвэл зүгээр тэд нарыг ингээд суг гэж хэлж байгаа юм уу? Тэгээд тэднээс та залхацсан юм уу? Тэд нартай хамтарч ажилламааргүй байгаа юм уу? allies with them? I think they're weak. Тэд нар бол суг, сул. But I also think that they want to be so politically correct. Тэгээд тэд нар ямар баймаар байна гэх юм бол politically correct баймаар байна. Зөв юмыг хэлдэг баймаар байна. Найрсаг хүмүүс шиг баймаар байна. Сайн дүрөө өргөжлүүлмээр байна. Хүнд тусламар байна. Расист баймааргүй байгаа. Феминизмын эсрэг байж баймааргүй байна. Их оронч хүмүүс баймааргүй байна. Германчууд бүр би их орондоо айртай гэсэн үг амнаас гарах болохгүй байхгүй юу? Тиймэрхүү хүмүүс байгаа учраас тэд нар ингээд 100 хүн жүжиглэхтэрээ илүү анхаарч байгаа учраас сайн зам руу ерөөс орохгүй. I think they don't know what to do. Тэд нар бол нөгөө ёс суртахууны хувьд бол амар зөрчилдөөнтэй байгаа учраас тэд нар яг яах ёстойгоо мэдэхгүй байгаа. Europe doesn't know what to do. They don't know what to do on trade either. I mean, Худалдаан дээр тэд нар яахаа мэдэхгүй байна. Цагаачтын бодлого дээр юу хийхээ мэдэхгүй байна. look at a lot of the trade, situation that's going on. Эрчим хүч, эдийн засгийн бодлого, зохицуулалт, хуулийн орчин Over there, it's a little bit dangerous, but Europe, they want to be politically correct, and it makes them weak. Тэгээд худлаа сайн хүний дүр тоглож байгаа учраас тэд нар суг. That's what makes them weak. It sounds like you want to see some pretty massive changes. Well, I in think they Europe. should get the people out that came into the country. За тэгээд та ерөөхдөө томоохон өөрчлөлтүүдийг хармаар байгаа юм шүү. Тэр Европ руу оруулсан хүмүүсийг бүгдийг зайлвал. Legally. Хөл босоо орсон I want to хүмүүс. ask about If you NATO. take a look at Sweden, Тэгээд Швед so улсыг Sweden was хартаа. known as the safest country in Швед улс ямар нэр хүнтэй байсан бэ гэх юм бол хамгийн аюулгүй орн байсан. Europe, one of the safest countries in the world. Now Европын хамгийн аюулгүй, дэлхийн хамгийн аюулгүй ад жаргалтай орн байсан. Одоо хартаа. it's known as a very unsafe, pretty unsafe country. It's not even believable. It's a whole different Би ингээ баг итгэмээргүй байна те. Ямар хурдан шал өөр орн болсон юм бэ? country. In Sweden. Sweden, Яа, фильтргүй Трамп таалагдж байна. За, тэгээ Орос Украиныг дайн хэр удаан дэмжих юм бэ? the consensus in Europe right now is that they want to keep supporting Ukraine until they can win this war. За, одоо Европт ирэх барьж байгаа улс төрчнөр те нийтээрээ юун дээр шийдсэн байгаа юм бэ гэх юм бол Украиныг те эцсийн буудал хүртэл дэмжих. Одоо Трамп шууд нэг үг хэл. Until they drop. Until they drop. Yeah. Failed хүртэл, он хүртэл. Yeah. Дэмж. Тэгээ унана гэж байгаа байхгүй юу та нар. Яваа. Хаазал. Гэтэ хан мөргөн. Well, Is that then they should realistic in your support it. view? I mean, Yeah, look, дэмжиж then they штэ. should Мөнгө support яваа. it.
Europe is. I'm friendly with all of them. I mean, I like all of them. I have no real enemy. I've had a Би тэд нартай бүгднтэй найрсаг харилцаатай. Тэд нар миний дайсан биш. Тэгэхээр тэд нар ингээд Зеленский Украин руу мөнгө зэвсэг явуулмаар явуул. couple that I didn't like over the years. I actually like the current crew. I like them a lot. За. Гэхдээ ингээд Дональд Трамп ингээд 3 хоногийн өмнө гаргасан твит харах юм бол те энийг репост хийж байгаа хгүй New York Post-ийн бичсэн юм. Гарчин юу юм бэ гэх юм бол impotent Europeans can only fume as Trump rightly sidelines them from Ukraine. Чалахгүй одоо бүдүүлгээр хэлэхэд төмсөггүй Европчууд те Трамптай харьцаа болсон. Яг гэх юм бол Трамп тэднийг тоохоо болсон. Тэгээд одоо ганцхан арга үлдсэн байгаа зүгээр тэ холоос хараалт сухаас өөр аргагүй. Тэгээ нэг Дональд Трамп ингээд пост хийсэн. За тэгсэн чинь Европын холбооны нэг дэд ерөнхийлөгч. За Ursula von der Leyen-ийн хажууд ингээд баруун гарна гэх юм уу да. Josep Borrell Fontelle. Vance already made his content for Europe clear in Munich. JD Vance угаасаа Munich-ийн чуулган дээр Европыг үзэн ядж байгаа хэлсэн. За Donald Trump одоо тэр үзэн ядалтаа үндэсний аюулгүй байдлын бодлого дотор бүр шингээчлээ. Тэгээд Donald Trump юу хийсэн бэ гэх юм бол Европтой дайн тий улс төрийн дайн зарлаа. Энэ сонгогдоогүй энэ гар одоо Donald Trump-тай алцах гэдэг юм заяа. He wants a white Europe divided into nations. Donald Trump юу хийж байгаа юм бэ гэх юм бол цагаан арьстай Европыг хүсэж байгаа. Тэ divided into nations нөө улс улсууд нь тус тустай. Угаасаа улс улсууд нь тус тустай. Европ угаасаа цагаан байж ирсэн. He wants a тэ subordinate to his demands and voting preferences. Тэ European leaders must stop pretending that Trump is not our adversary. Европын манлайлагч нэг бодлогоосоо салах ёстой. Тэ Трамп бол манай дайсан бишээ гэсэн бодлогоосоо салах ёстой. Юу л жинэх юм бол Трамп манай дайсан шүү. Тэ энэ гар алуулнда. За тэгээ эцсийн үг. Europe is a different place. What do you mean And by if that? it keeps going the way it's going, Europe will not be, in my opinion, many of those countries will not be viable countries. And Тэгээд Европ бол сүрч байгаа. Тэгээ ингээ яваалах юм бол тэр Европ байгаа улсууд байха болно. any longer. Their immigration policy is a disaster. Тэгээд тэдний цагаачтын бодлого бол disaster. What they're doing with immigration is a disaster. Yeah. Трамп амар аюултай юм хийж байгаа. Амар зоригтой юм хийж байгаа. Гэтэ Трампыг 100% ойлгож байна. Энэ Европчууд тий өнгөрсөн 2016 оноос юу хийсэн бэ гэх юм бол Трампыг муулаад байсан. Трампыг саботажлах гэдээ үзэж байгаа. Трампын нэг 51 эхлүүлэх гэж байгаа. Тэндээ ингээд хичээж байгаагийн энэ Европчууд бас садаа болж байгаа, саботажлж байгаа. Тэгээд Трамп яагаад энийг хийж байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Ирэх жилд тийм 2026-нд Америк дотоодын сонгуул болно. Тэгээд Трамп юу үнэртэж амсаж эхэлж байгаа юм бэ гэх юм бол энэ Европын улс төрчнөр тийм арт түмний дэмжлэггүй болж эхэлж байгаа. Тэдний улс төрийн капитал бас муудаж байгаа учраас тийм Европчууд одоо ингээд сөрөг болж байгаа байхгүй. Арт түм босч магадгүй. Тийм учраас Дональд Трамп одоо энэ зөв тайминг дээрээ дайралт хийж байгаа. Тэгээ яагаад энийг хийж байгаа юм бэ гэх юм бол та нар чимээгүй бай. Бити олон юм яар. Тэ? Тэгээ энэ инх тайвны хилцлийг тэ? Яагаад энэ бүгднийг ярьж байгаа юм бэ? Яагаад тэр үндэсний аюулгүй байдлын бодлогыг яг энэ цаг үеэр гаргаж байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Тэ? Европчуудын хөшүүргийг аваад өөрийнхөө хөшүүргөө тултал нь ашиглаад энэ дайныг зогсоогоод улс төрийн оноо аваад дараагийн сонгуульд юу хэлэх гээд байгаа юм бэ гэх юм бол тэг би өстой 8 дайныг зогсоосон. Тэгээ дөнгөж сая 9 дахь дайн дууслаа шүү. Тэ. Амжилт нь хүрэх нь үгүй харцгаая. Би лав энэ Европчуудын тэнэгтэж байгаа хязгааргүй учраас нэг найдахгүй байна. Европчууд энийг саботажлах байхаа тэгэхээр. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ. Амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол эний дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. За
чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далд хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.